Ингээд ирхэн хүндэд үзэгчтэй Булган аймгийн Бугт сумын түүхэд 100 жилийн өнгөх хоёр наадмын хурдан соёлын насны мөрдийн уралдаан. Дарааны 6-аас эргэлээ. За ингээд өнгөн дээр 170 дугаартай хээр өрөө гарч ирээд өнгөлөө. Булган аймгийн Бугт сумын үеаш Данжаадын ансхийн одоо хурдан хээр өрөө өнгөн дээр гараад ирсэн байна. Аман үзүүн дээр 274 дугаартай мөрдсөн Булган аймгийн Бүрхангай сумын алдарт уяаш ядмын барсын одоо мөн хөрөн үрээ гараад ирсэн болоод айргийн 3 дээр азарган хөрөн үрээ гараад ирсэн байна. Ягаан тасагтай хүүхэдтэй хөрөн үрээ 101 дугаартай мөрдсөн хөрөн үрээ Булган аймгийн Бугт сумын хан жаргалдан тогийн залуу уяаш Нямдэржин санжаагийн хурдан хөрөн алзан өрөө ингээд дөрөв дээр за тэр цаагуур хээр өрөө одоо өнгөний хоёр үрээн дээр очлоо. За энэ хээр өрөө бол 151 дугаартай мөрдсөн Булган аймгийн Бугт сумын Баян Төгөлбагийн аймгийн алдарт уяаш Ямбалдэржин Батцуурийн одоо хурдан хээр өрөө өнгөний өрөөнд дээр очиод нийлж байна. За ингээд жоох явсыг гээд өнгөний өрөө гаргаад өгөөрэй. За энэ донд шар касктай өгдөө шар чэйшнэнтэй сайхан цавдар өрөө гараад ирсэн байна. Энэ цавдар өрөө Орхон аймгийн Баян өндөр сумын уяаш Ням зөвхтийн Эрдэнэтийн одоо хурдан цавдар өрөө гараад ирсэн бол түүний хурд дээр Булган аймгийн Бугт сумын Баян Төгөлбагийн сумын алдарт уяаш Ганбаатарын Бат гэрлийн одоо хурдан хээр өрөө гараад ирсэн байна. За хээр өрөөний наад талд одоо 390 дугаартай хээр өрөө гараад ирсэн байна. Булган аймгийн Бугт сумын Найрамд багийн залуу яач Төмөн жаргалын наран хүүгийн одоо галт хээр гэдэг үрээ гараад ирсэн бол за энэ наатад ногоон цэвшнээтэй азарган хөрөн үрээ гараад ирсэн байна. За энэ хөрөн үрээ Булган аймгийн Бугт сумын хан жаргалан тогийн сумын алдарт уяаш Хөрөсрөнгийн мэгмар жаргалын одоо хөрөн алзан үрээ гараад ирсэн байна. За хөрөн алзан үрээний урдд одоо ягаан касагтай хөвгтөд хөрөн үрээ яваад байгаа. Энэ хөрөн үрээ бол Булган аймгийн Бугт сумын хан жаргалан тогийн залуу яач Нямдэржин санжаагийн одоо хурдан хөрөн алзан үрээ гараад ирсэн байна. За энэ 410 дугаартай хөрөн үрээ зэнхэр зэжнэнэтэй хөрөн үрээ гараад ирсэн байна. Булган аймгийн Сэлэн сумын залуу яаш Батмөнхийн Батэрдны одоо хурдан хөрөн алзан үрээ гараад ирсэн бол за хөрөн үрээний цаад талд бол 39 дугаартай мөрдсөн Хөрөсрөнгийн мэгмар жаргалын хөрөн алзан үрээ яваад байгаа. За түүний цаанасаа хонгор үрээ гараад ирсэн байна. Булган аймгийн Бугт сумын Баян Төгөлбагийн залуу яаш Дамдингийн мөг жаргалын одоо наран хонгор үрээ гараад ирсэн байгаа харагдаж байна. За түүний ард дээр мөн хөрөн үрээ 146 дугаартай хөрөн үрээ гараад ирсэн байна. Энэ хөрөн үрээ бол Булган аймгийн Бугт сумын улсын алдарт уяаш Аривжирийн мэгмар дэржин одоо хурдан хөрөн алзан үрээ гараад ирсэн байгаа харагдаж байна. За өнгөн дээр хээр үрээ гарч ирээд өлтчихсэн байна. Энэ хээр үрээ бол Булган аймгийн Бугт сумын Баян Төгөлбагийн залуу яаш Данжаадын ансгийн одоо хурдан хээр үрээ гарч ирээд өлтсөн бол аман үзүүн дээр Булган аймгийн Бугт сумын аймгийн алдарт уяаш Ямбалдэржин Батцуурийн одоо хурдан хээр үрээ аман үзүүн дээр гараад ирсэн байна. Гурав дээр сайхан азарган хөрөн үрээ гараад ирсэн. Энэ хөрөн үрээ бол Булган аймгийн Орхон сумын аймгийн алдарт уяаш Чожимцын одоо мэгмар дэржин сартай хөрөн үрээ гэсэн ингээд 3 үрээ бол гарч ирээд өлтсөн байна. За Данжаадын ансгийн хээр үрээ өнгөн дээр Батцуурийн одоо хээр үрээ аман үзүүн дээр айргийн 3 дээр Орхон сумын уяа Чожимцын мэгмар дэржин одоо сартай хөрөн үрээ ингээ гараад ирсэн байгаа харагдаж байна. За зөвхөн яралцдаг. За энэ эдэн үрээний ард дээр сайхан хул үрээ гараад ирсэн байгаа харагдаж байна. Энэ хул үрээ бол 74 дугаартай мөрдсөн Булган аймгийн Сэлэн сумын уяаш Ганс өхийн Эрдэнэ сүлжийн одоо хол алзан үрээ гараад ирсэн байна. За энэ сайхан азарган шаргуур гараад ирсэн байна. За энэ азарган шаргуур 250 дугаартай мөрдсөн Булган аймгийн Бугт сумын аймгийн алдарт уяаш Дамдын сүрэнгийн отхон болгоны одоо хурдан шаргуураа гараад ирсэн байгаа харагдаж байна. За шаргуурын урд дээр сайхан мөн одоо засмал дэлтэй шаргуураа жоохон болов да. Засмал дэлтэй шаргуураа гараад ирсэн байна. 103 дугаартай юм шиг байна шаргуураа. Булган аймгийн Сэлэн сумын залуу яаш Хишигнэмийн намхан одоо шар халзан үрээ гараад ирсэн байна. За отхон болгоны шаргуураа энэ хэн дээр урагшилж байна. За түүний урд дээр 274 дугаартай сайхан хол үрээ гараад ирсэн байгаа. Булган аймгийн Бүрхангай сумын алдарт уяа ядмын барсын одоо хурдан цавдар үрээ гараад ирсэн юм байна. За түүний урд дээр Булган аймгийн хан жаргалан тогийн залуу яаш Нямдэржин санжаагийн одоо хурдан хөрөн үрээ гараад ирсэн байна. За түүний урд 110 дугаартай сайхан халтар үрээ яваад байгаа шиг байна. За Булган аймгийн Бугт сумын Баян Төгөлбагийн сумын алдарт Инх төвшингийн Наранбаатарын одоо хурдан халтар үрээ гараад ирсэн бол Намхайгийн шаргуураа тийш урагшаа яваарай. Намхайгийн шаргуураа бол одоо наа талд нь за Намхайгийн шаргуураны урд дээр хөрөн үрээ гараад ирсэн байгаа харагдаж байна. Орхон аймгийн Баян өндөр сумын алдарт уяаш Бацүхийн Эрхэн баярын одоо хурдан хонгор үрээ гараад ирсэн байна. За Эрхэн баярын хонгор үрээний урд талд ногоон өвчтөй өгдөө сайхан хол үрээ гараад ирсэн. Булган аймгийн Сэлэн сумын залуу яаш Ганс өхийн Эрдэнэ сүлжийн одоо хол алзан үрээ гараад ирсэн байна. За хол алзан үрээний урд талд
Булган аймгийн Бугцмын Ханжиргалан төгийн залууяач Төмөрбаатарын Очин даваагийн одоо хурдан хээр үрээ гараад ирсэн байна. За удаан гасагтай хөвгөлтэй хээр үрээ бол Очин даваагийн хээр үрээ. За тэр цаагуур хүрэн үрээ гараад ирсэн байгаа харагдаж байна. Энэ хүрэн үрээ 99 дугаартай юм шиг байхын хүрэн үрээ. Бүртгэл дээр хараахан байхгүй байна. Булган аймгийн Бугцмын уяач Лавгийн Отгон борын одоо хурдан хар үрээтэй адилхан үрээ байна. За энэ нааталд удаан гасагтай удаан хөвгөлтэй хөвгөлтэй жоохон ингээ явсан гэдэг хүрэн үрээ 165 дугаартай мөрцөн өрөөрөө Булган аймгийн Бугцмын сумын алдартай Нанслын нэмдэржин одоо хурдан хүрэн үрээ явж байгаа харагдаж байна. За тэр цаагуур удаан шар цэжнэнтэй сайхан хул үрээ гараад ирсэн байна. Энэ хул үрээ бол Булган аймгийн Сэдэн сумын залуу яаш Гансүхийн Эрдэнэсийн одоо хурдан хул үрээ. За яваад үрээ. За энэ хэдэн үрээний ард дээр бол Булган Орхон аймгийн Баян өндөр сумын яаш Нямцөгтийн Эрдэнэтийн одоо хурдан цавдар алдан үрээ яваад байна. За түүний урд дээр Намхайгийн шарга үрээ яваад байгаа. Намхайгийн шарга үрээний наа талаар бол сумын алдарт байна. Нанслын нэмдэржин одоо хүрэн үрээ яваад байна. За түүний ор за жоох явсан гэдэг үрээ. 87 дугаартай сайхан зээр дүрээ явж байгаа харагдаж байна. Орхон аймгийн Баян өндөр сумын алдарт байж Бацгийн Эрдэнэ баярын одоо урдан цавдар үрээ. За түүний урд дээр Булган аймгийн Бугц сумын Баян Дөгдөөгийн сумын алдарт байж Инх төвшингийн Наранбаатарын одоо хурдан хар үрээ. За хар үрээний урд дээр 4 дугаартай юм байна. Дөрөвсөн амрууд одоо хараахан бүртгэл юм байна. За жоох урагш яваад өгөх. За 143 дугаартай ногоон цэжш нэнэтэй сайхан зээр дүрээ гараад ирсэн байгаа харагдаж байна. Энэ зээр дүрээ Булган аймгийн Баян Дөгдөө сумын залуу яаш Мөнх хатын мөнгөн сүхийн одоо хурдан хүрэн хөлцөнгөр үе гараад ирсэн байна. За яваад гараад. За дууны урд дээр удаан цэжш нэнэтэй ногоон цэжш нэнэтэй удаан гасгтай өгдөө сайхан бор үрээ гараад ирсэн байна. Энэ бор үрээ болоо Булган аймгийн Бугц сумын аймгийн алдарт байж Дамдингийн ундрахын одоо хурдан бор үрээ гараад ирсэн байгаа харагдаж байна. За ундрахын бор үрээний урд сайхан зээр дүрээ явж байна. Энэ зээр дүрээ Булган аймгийн Бугц сумын Ханжиргалан төгийн сумын алдарт байж Пүрүсүрэнгийн мегмар жаргалын одоо зээр дүрээ. За мегмар жаргалын зээр дүрээний наа талд бол Булган аймгийн Бугц сумын найрамдлогийн залуу яаш Дамдингийн мөнгө жаргал За Адцайгийн хонгор үрээ яваад байгаа юм байна. Адцайгийн хонгор үрээний урд дээр 166 дугаартай мөрцөн хээр үрээ гараад ирсэн шиг байна. Орхон аймгийн Баян өндөр сумын аймгийн алдарт туяач Батуйгийн Батэрдний одоо хурдан хул үрээ гараад ирсэн юм байна. За жоохон явсан гэдэг өрөө. Өнгөрийн өрөөний дэгний очиж цагаан харуулаа. За ингээд Булган аймгийн Бугц сум хөөсөн байгууллагууд гэсний түүхэн яруу алдартай хурдан соёлын насны мордын уралдааныг бол одоо та бүхэндээ 20-ын бүрэн дээр өрөөнөдөг бол харуулж байна. За энэ хийн дээр Булган аймгийн Ангал сумын Цэлхаасрынгийн Зулбаатарын одоо хурдан хул үрээ явж байгаа харагдаж байна. Ногоон цэвж нэнэтэй энэ хул үрээ бол одоо Цэлхаасрынгийн Зулбаатарын хурдан хул үрээ. За түүний урдаар хүрэн үрээ гараад ирсэн байгаа. Энэ хүрэн үрээ Булган аймгийн Орхон сумын аймгийн алдарт туяа Чойжимцэн мегмар дэржин одоо сартаа хүрэн үрээ явж байгаа харагдаж байна. За өмнөн дээр 14 үрээ гараад ирсэн юм байна. За энэ 4 үрээний ард дээр Булган аймгийн Бугц сумын 3 дугаар хэн залуу яач Төмөн жаргалын наран хүүгийн одоо Галтхээр гэдэг үрээ чинь нэг 14-ийн борон дээр гараад ирсэн юм байна. За яваад гарах. Энэ гурыг харуулж шүү. За түүний урдаар 102 дугаартай борцоо Орхон аймгийн Жаргалан сумын уяач тогтсон Сүрэнгийн баяр сайхны одоо сартай хээр үрээ гараад ирсэн байгаа харагдаж байна. За ингээд энэ 3 өрөөний өнгөн дээр Булган аймгийн Баян Дөгдөөгийн сумын алдарт байж Эрдэнэтийн Эрхэн баярын одоо хурдан бор үрээ ингээд 12 дээр за 13 дээр 154 дугаартай мөрцөн сайхан ногоо өрөө яваад байна. Орхон аймгийн Баян өндөр сумын уяач Төрөтийн давааж амтсын одоо хурдан ногоо өрөө гараад ирсэн бол түүний ард дээр Орхон аймгийн Жаргалан сумын уяач Тогтмол сүрэнгийн баяр сайхны за хурдан хонгор өрөө. За ингээд урагштай. За Тогтмол сүрэнгийн хонгор өрөө бол энэ хоёр өрөөний ард дээр за хонгор өрөөний урд дээр бол даваажийн одоо хар алдсан үрээ яваад байгаа. Түүний урд дээр Булган аймгийн Баян Дөгдөөгийн сумын алдарт байж Эрдэнэтийн Эрхэн баярын одоо хурдан бор үрээ за явсан гэдэг. За ингээд Эрхэн баярын бор үрээ бол энэ хэдэн өрөөний өнгөн дээр за урд бол одоо нэг 11 үрээ явна. За соёлын насны мордын уралдааны энэ хэдэн өрөөний ард дээр ногоон цэжш нэнэтэй сайхан хээр үрээ гараад ирсэн байна. Булган аймгийн Бугц сумын угуул Дормд аймгийн Баян сумын суугуул залуу яаш Төмөрбаатарын цогт хоёрын одоо хурдан хээр үрээ энэ хэдэн өрөөний ард дээр гараад ирсэн бол түүний урд дээр Булган аймгийн Бугц сумын Баян Дөгдөөгийн сумын алдарт байж Ганбаатарын Батгэрлийн одоо хурдан хээр үрээ гараад ирсэн байна. За Ганбаатарын Батгэрлийн одоо хурдан хээр үрээ чинь нэг 8 9 10-ын өөрлөн дээр юм шиг байна. За энэ зураглаачийн дуранд харагдж байгаа хээр үрээ бол одоо цогт хоёрын хээр үрээ. Цогт хоёрын хээр үрээний урд дээр Булган аймгийн Бугц сумын угуул Ганбаатарын Батгэрлийн одоо хурдан хээр үрээ яваад байна. За түүний урд дээр Азарган хээр өрөө явж байгаа харагдж байна. Энэ хээр өрөө бол Орхон аймгийн Баян өндөр сумын уяач Эрдэнэ цогтын хээр өрөө явна. Эрдэнэ цогтын хээр өрөөний наатал цаахан хонгор өрөө гараад ирсэн байгаа харагдж байна. Энэ хонгор өрөө бол Булган аймгийн Бугц сумын уяач
Дандингийн мөх чиргалийн одоо наран хонгор үрээ ингээд 5 6 7 8 үрээнүүд юм шиг байна. Өнгөн дээрээ 5 үрээ гараа 6 7 8 10 үрээ одоо ингээд явж байгаа маань. За 10 дээр одоо ингээд Батгэрдээ хэр үрээ заавар шаваараа. За энд одоо Ханбаатарын Батгэрдээ хэр үрээ төөний өрдөө наран хонгор үрээ явж байгаа харагдаж байгаа. За мөх чиргалийн наран хонгор үрээ 6 дээр за өнгөн дээрээ 5 үрээ гарч ирээд одоо жоохон холхон салцсан юм байна. 200 метр бол одоо салсан юм байна. За ингээд хурдан соёлын мөсний мордын уралдааны айргийн тав дээр сайхан хэр үрээ гараад ирсэн байна. Энэ хэр үрээ Булган аймгийн Богд сумын уяаж Данжаадын ганцхийн хэр үрээ ингээд тав дээр за 4 дээр хол үрээ гараад ирсэн байгаа харагдаж байна. Энэ хол үрээ Булган аймгийн Сэлэн сумын улсын алдарт уяаж Хөрөвчөдийн Цэрэн дэндийн одоо хурдан хол алзан үрээ бол айргийн 4 дээр гараад ирсэн байна. За өнгөн дээр бол 151 дугаартай мөрцөн Булган аймгийн Богд сумын аймгийн алдарт байж Ямбал дөржийн Батцуурийн одоо хурдан хэр үрээ гараад ирсэн байгаа. За 298 дугаартай Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын нэг хөрөн алзан үрээгээ бүртгэлтэй байхын одоо уяачин овг нэр бол одоо байхгүй ингээд бүртгүүлсэн юм байна. Сэлэн аймгийн Баруун бүрэн сумгээ бүртгэлсэн юм хөрөн алзан үрээ өнгөн дээрээ гараад ирсэн байна. За аман хүзүүн дээр бол одоо Батцуурийн Уган баярын хэр үрээ цаа талаар нь яваад байгаа. Наа талд нь Булган аймгийн Богд сумын сумын алдарт бай дүүрэн жаргалын баяр жаргалын одоо хурдан хэр үрээ юм бол удаа наа талд нь улаан шарч авчнээтэй хэр үрээ одоо дүүрэн жаргалын хэр үрээтэй тунгал адилхан үрээ байна. За цаа талд нь одоо Батцуурийн одоо хэр үрээ яваад байгаа. Айргийн 4 дээр хол үрээ яваад байгаа. Булган аймгийн Сэлэн сумын улсын алдарт бай Хөрөвчөдийн Цэрэн дэндийн одоо хурдан хол алзан үрээ яваад байгаа. За хамгийн цаа талд бол одоо сайхан хэр үрээ гараад ирсэн байгаа. Булган аймгийн Богд сумын уяач Данжаадын ганцхийн хэр үрээ одоо ингээд цаа талаар нь шургаж байна. За наа талын энэ номер хийсэд байгаа хэр үрээг бол одоо Булган аймгийн Богд сумын алдарт бай дүүрэн жаргалын баяр жаргалын одоо хэр үрээ юм бол удаа гэж бодоод байна. 90 эд номертай юм дээр 9 дол харагдаад байх юм. За цаа талд нь Данжаадын одоо ганцхийн хэр үрээ гараад ирсэн. За айргийн 3 дээр бол Сэлэн сумын улсын алдарт уяа Цэрэн дэндийн одоо хол алзан үрээ гараад ирсэн байгаа. За айргийн 5 дээр Батцуурийн хэр үрээ гараад ирсэн. Ингээд өнгөний 5 үрээчнэр нь хөл ширүүх юм байх ч нэ өнгөний 5 үрээ нэлээд хол салчихлаа. За ингээд яг чиглүүлэгчээ дагаад явахгүй бол хүүхдүүд маань одоо цаатлахын замаар яваад байна. За 10 өрээнүүд бол одоо нэлээд холдсон. За гарам гараад байна. Гарам дээрээс 10 өрөөнд нэг харуулдаг болчихлоо да. За ингээд хурдан соёлын насны мөрдийн уралдааныг бол одоо 298 дугаартай сайхан хөрөн үрээ гарч ирээд үтсэн байгаа. Сэлэн аймгийн Баруун бүрэн сум гэдэг одоо манай уяачин одоо овг нэрийг байхгүй бүртгэгдсэн юм байна. За манай одоо морины комиссийн бол одоо энэ бүртгэл дээр бол одоо онцгой анхаарахгүй бол бүртгэл одоо нааш цаашаа болох солигдох гэдэг одоо буруу зарлагдах магадлалтай байдаг. За аман хүзүүн дээр бол одоо улаан шар цээж нэртэй хэр үрээ яваад байгаа. Энэ хэр үрээ бол Булган аймгийн Найрамдлогийн сумын алдарт байж дүүрэн жаргалын одоо баяр жаргалын хэр үрээ дуу гэж бодоод байна. За айргийн 3 дээр хол үрээ яваад байгаа. Булган аймгийн Сэлэн сумын улсын алдарт бай Хөрөвчөдийн Цэрэн дэндийн одоо хол алзан үрээ айргийн 3 дээр айргийн 4 дээр Булган аймгийн Богд сумын аймгийн алдарт бай Батцуурийн одоо хурдан хэр үрээ нь яваад байна. За айргийн 5 дээр 170 дугаартай мөн сайхан хэр үрээ гараад ирсэн байгаа. Энэ хэр үрээ бол Булган аймгийн Богд сумын Баян төглөөгийн залуу уяаш Данжаадын ганцхийн одоо хурдан хэр үрээ одоо гарсан цагаас хойш ингээд тархинд дурлцсан ингээд өнгөний 5 өрөө одоо холдсон шиг салжээ. За хамгийн цаагуур яваад байгаа хэр үрээ бол Данжаадын ганцхийн хэр үрээ хамгийн наа талд нь Батцуурийн хэр үрээ гэдэг тэгэхээр хоёр сайхан морин хэр үрээ гараад ирсэн байна. За цаа талд нь одоо энэ Батцуурийн хэр үрээний цаа тал за энэ одоо авдар гараад ирж байгаа энэ бүртгэлгүй өрөө байгаа. Сэлэн аймгийн Баруун бүрэн сумгээ бүртгүүлсэн хөрөн өрөө бол энэ 5 дээр яваад байна. За айргийн 4 дээр Булган аймгийн Богд сумын аймгийн алдарт байж Батцуурийн хэр үрээ. За Батцуур уяач одоо өцгөрөөс шуудтай сайхан наадж байна да. Өцгөр 3 их мар гаргаж ирээд 2 их мар нь одоо айрагдж байсан. За азарг нь одоо мөн айрагдж байсан. Өнөөдөр бол одоо Булган аймгийн Богд сумын аймгийн алдарт байж Батцуур гэдэг хүн бол одоо төрлөх нутгийнхаа 100 жилд бол одоо одтой сайхан наадж байна. За богдчууд маань бол одоо айрыг төрөвгөө алдахгүй байна. Түүхэд 100 жилийн ойгоор бол одоо бүгд сайхан дүүрэн айрыг аваад байгаа. За ингээд Богд сумын одоо уугуул иргэд бол одоо төрлөх нутагтаа ирж бол 100 жилийн үед бол сайхан уралдаж байна. За ингээд хурдан соёлын насны мөрдийн уралдааны өнгийг бол одоо Богд сумын Найрамдлогийн сумын алдарт байж дүүрэн жаргалын баяр жаргалын хэр үрээ бол өнгө авч эхэллээ. 91 номертой мөрдсөн дүүрэн жаргалын одоо хэр үрээ. За хүүхдийн номер бол одоо 991 юм шиг харагдаад байна. За аман хүзүүн дээр цаагуур Булган аймгийн Сэлэн сумын улсын алдарт уяаш Хөрөвчөдийн Цэрэн
тэндийн одоо хул алдсан үрээ орж ирсэн. За айргийн 3 дээр Сэлэнгийн баруун бүрэнгийн чинь хөрөн үрээ гараад ирлээ. Айргийн 4 дээр Ууган баярын хээр үрээ, айргийн 5 дээр Ганс үхийн хээр үрээ, Данжаадын ганс үхийн хээр үрээ болоод айргийн 5 дээр за ингээд өнгөний 5 үрээн дээр одоо юм ирэхэд болж байгаа нүдээ жоохон хэцүү болж байгаа шүү га. Нилийн хол салчихлаа. За ширээтэй Усган тамгатай хээр үрээ байна. 91 номертой мордсон Булган аймгийн Бугцмын сумын алдартай дүүрэн жаргатын баяр жаргатай хээр үрээ чинь ширээ сарн дээр Усган тамгал харагдаад байгаа сарн дэвсгтэй усг. За Ууган баярын хээр үрээ чинь одоо цог тамгатай юм байгаа. Эцтэй цог тамгатай хээр үрээ мөн баг. За Орхон аймаг энэ наваараа бол одоо энэ цог тамгатай адуугаараа сайн надаж байгаа ч бол одоо Ууган баяр Батцоор яач. За Данжаадын ганс үхийн хээр үрээ айргийн 5 дээр хэвээрээ. Данжаадын ганс үхийн хээр үрээ наагуур нь шургаж байна. За талд нь одоо Булган аймгийн Сэлэн сумын уяач Сэрэндүндийн одоо хул халдсан үрээ яваад байгаа. Ингээд 5 үрээ одоо нийж аваад хөдөлдөөд манай. За 5 дээр Данжаадын ганс үхийн хээр үрээ, 4 дээр Батцуурын хээр үрээ. За талд нь нөгөө Сэлэнгийн баруун бүрэнгийн одоо хөрөн үрээ. За аман хөзүүн дээр Сэрэндүндийн одоо хул халдсан үрээ. Өнгөн дээрээ одоо Булган аймгийн Бугц сумын уяач дүүрэн жаргалын баяр жаргалын хээр үрээ ингээд өнгөн дээрээ. За ингээд 6 7 8 9 11 үрээ орж ирж байгаа юм байна. За ингээд 11 дээр Булган аймгийн Бугц сумын уяач Ганбаатарын Батгэрлийн одоо хээр үрээ ингээд 10 дээр. За цааталд нь 11 дээр хонгор үрээ Булган аймгийн Бугц сумын Баян Төгөлөөгийн уяач Дамдингийн мөнх жаргалын одоо наран хонгор үрээ 11 дээр. Ганбаатарын Батгэрлийн одоо хурдан хээр үрээ 10 дээр. За монголчуухан одоо энэ хээр үрээ одоо 10 дээр гараад ирсэн юм байна. Түүний ард дээр наран хонгор үрээ 11 дээр. За 9 дээр 24 дугаартай мордсон Булган аймгийн Бугц сумын угуул Орондовгийн Баян сумын залуу яаш Төмөрбаатарын цогтойрын одоо хурдан хээр үрээ 9 дээр. За 8 дээр сайхан хар үрээ яваад байгаа. Энэ хар үрээ бол Булган аймгийн Бугц сумын Баян Төгөлөөгийн сумын алдар туяач Инх төвшингийн Наранбаатарын одоо хурдан хар үрээ ингээд 8 дээр. За 7 дээр 6 7 дээр 2 сайхан хол үрээ гараад ирсэн байна. За энэ 7-гийн хол үрээ чинь Орхон аймгийн Баян өндөр сумын аймгийн алдар туяач Батуйгийн одоо Батэрдны хурдан хол үрээ 7 дээр. За 6 дээр Булган аймгийн Хангал сумын Хилган тусганы аймгийн алдар туяач Цэлхаасрынгийн одоо Зулбаатарын одоо хурдан хээр үрээ хурдан хол үрээ ингээд 6 дээр. За хол үрээ чинь одоо 2 чиг хатсан үнэхээр сайхан үрээ болчихлоо. Ингээд өнгөнийхөө 5 үрээг бол одоо хол алдсан юм байна. За ингээд өнгөний 5 үрээ ингээд за Зулбаатарын хол үрээ ингээд 6 дээр. За гихтээ бол одоо газар болоогүй. За ингээд хурдан соёл насны барьдын уралдаа нуурын толгой өсгөд 5 дээр Данжаадын ганс үхийн хээр үрээ 5 дээр. За айргийн 4 дээр Булган аймгийн Бугц сумын Баян Төгөлөөгийн аймгийн алдар туяач Жамбударжин Батцуурын одоо хурдан хээр үрээ айргийн 4 дээр. За айргийн 3 дээр Сэлэн аймгийн баруун бүрэн сум гэж үлдүүлсэн одоо хөрөн үрээ чинь айргийн 3 дээр. Аман хөзүүн дээр Булган аймгийн Сэлэн сумын улсын алдар туяач Хөрөвжаадын Сэрэндүндийн одоо хурдан хул алдсан үрээ аман хөзүүн дээр. За өнгөн дээр одоо Булган аймгийн Бугц сумын алдар туяач дүүрэн жаргалын баяр жаргалын хээр үрээ бол өнгөлөд байгаа. За ингээд нуурын толгой өсөж байна. Данжаадын ганц үхийн хээр үрээ одоо өнгөнийхөө 4 үрээнээс нь жоохон оцрох маягтай болж байгаа юм. За хурдан соёлын насны барьдын бол нэг 20 орчим км-ээс л эргээд ах шиг байгаа. Энэ хэсгээ гараа явчихаар энэ амар цог. За ингээд энэ зураглаачийн дуран таригдж байгаа улаан касктай хөвгөлтэй энэ хээр үрээ бол Булган аймгийн Бугц сумын уяач Данжаадын ганс үхийн одоо хурдан хээр үрээ гарсан цагаас хойш одоо өнгөний 5 үрээтэй урдаад Данжаадын ганс үхийн хээр үрээ бол 5 дээр. За 4 дээр Булган аймгийн баруун бүрэн сумын одоо сумгээ бүртгүүлсэн хөрөн үрээ чинь айргийн 4 дээрээ яваад байгаа. Айргийн 3 дээр Булган аймгийн Бугц сумын аймгийн алдар туяач Жамбударжин Батцуурын одоо хурдан хээр үрээ айргийн 3 дээр. За аман хөзүүн дээр Булган аймгийн Бугц сумын Найрам Төлөөгийн сумын алдар туяач дүүрэн жаргалын баяр жаргалын одоо хурдан хээрээ аман хөзүүн дээрээ бол Булган аймгийн Сэлэн сумын улсын алдар туяач Сэрэндүндийн хул алдсан үрээ бол онгавж ирлээ. За Данжаадын ганц үхийн хээр үрээ чинь ингээд суучихнэ. Араас 2 үрээ ирээд нөмөрчих юм байна да. Нөгөө 2 хол үрээ
явуулсан ганцхан хэр өрөөг бол ирээд өмөрчмөд тэр анда. За бүрөвчлийн зэрэн дэндийн одоо өөрөө өнгөн дээр за хэр өрөөг бол одоо цаагуур нэг дайруулж үзлээ. За дайрхангууд нь тул дөрөө бол одоо жоохон сэрж гээд байна. За дөрөв дээр бол одоо Сэлэн аймгийн баруун мөрөн сум гэсэн бүртгэлтэй өрөө бол одоо дөрөв дээр яваад байгаа. За өнгөний гурав жоохон явсан гэдэг. За ингээд Булган аймгийн Бугт сумын одоо аймгийн алдар туяач Жамбал төржин Батцуурын одоо хурдан хэр өрөө цог тамгатай хэр өрөө айргийн 3 дээр Аман хүзүүн дээр Булган аймгийн Бугт сумын алдар туяач Дүүрэн жаргалын баяр жаргалын хэр өрөө Аман хүзүүн дээр за өнгөн дээр тул өрөөч нь бол Булган аймгийн Сэлэн сумын олсын алдар туяач Бүрөвчлийн зэрэн дэндийн одоо хол амцсан өрөө бол одоо чигсэл би чараад байна одоо ингээд өндөр толгой өгсөж ирлээ. За өндөр толгой өгсөж ирлээ ерөнхийдөө хүүхдүүд одоо шахаж эхлэндээ. Өндөр толгой уруудаа жоохон хөндрөн болохоор одоо хүүхдүүд одоо өчтөр хараад байхад тэр дээрээс одоо садгачаад байгаа мөр дэг бол Аснаас Сэлэн аймгийн баруун мөрөн сумын одоо хөрөн хүрээч нь араас дахиад тохиод ирж байна. За ингээд наатаар Сэлэн аймгийн баруун мөрөн сумын одоо хэр өрөө наатаараа за Батцуурын Жамбал төржин Батцуурын одоо цог хэр өрөө бол Аман хүзүүн дээр давж байна. За айргийн 3 дээр баяр жаргалын хэр өрөө бол айргийн 3 дээр за ингээд Жамбал хэр өрөө жоон хошуу өдгөж игэлээ. За цог яваад гараа. За ингээд наатаар нь одоо Сэлэн аймгийн баруун мөрөн сумын одоо хөрөө хүрээ өнгөн дээр бол одоо цаг хэр өрөө гараад ирлээ дээ. Булган аймгийн Бугт сумын одоо аймгийн алдар туяач Жамбал төржин Батцуурын хэр өрөө одоо өнгө авч ирлээ. За Аман хүзүүн дээр одоо баруун мөрөн сумын өрөө яваад байгаа. За айргийн 3 дээр хол өрөө яваад байгаа. За ингээд хурдан соёлын насны мэрдэн уралдааныг нөө Сэлэн аймгийн баруун мөрөн сумын хөрөн хүрээ өнгө авч эхэллээ. За Аман хүзүүн дээр Жамбал төржин Батцуурын цаг хэр өрөө айргийн 3 дээр одоо Цэрэн дэндийн хэр хол алдсан өрөө айргийн 3 дээр за цаашаа хамрах гээд очно хол алдсан өрөө. За ингээд өнгөний 2 өрөө одоо салж эхэллээ. Булган аймгийн Бугт сум үүсэн байгууллагын түүхэд 100 жилийн анги 2 наадмын хурдан соёлын насны мэрдэн уралдааны өнгөн дээр Сэлэн аймгийн баруун мөрөн сумгийн бүртгэлтэй одоо хурдан хөрөн өрөө бол одоо өнгөн дээрээ за Аман хүзүүн дээр Булган аймгийн Бугт сумын аймгийн алдар туяа Жамбал төржин Батцуурын одоо цог тамгатай хэр өрөө Аман хүзүүн дээр за ингээд өнгөний 2 өрөө их орхон за арын 2 өрөө бол одоо жоохон үлдчихлээ дээ. За өнгөний 2 өрөөний одоо сайн уралдаан өдрийн уралдаан бол ажлын гарах бол та. За хөрөн өрөө чинь бол одоо 2 чиг хатгачаад одоо нөөцтэй яваад байна. За үндсэндээ барай эндээс нь 400-500 м үлдлээ. За ингээд хөрөн өрөөг бол одоо хөдлөх гээд багш бол хүүхдэн. За хөдлөх шүү. За ингээд эрхэм хүндэд үзэгчтэй Булган аймгийн Бугт сумын түүхэд 100 жилийн анги 2 наадмын одоо хурдан соёлын насны мэрдэн уралдааны өнгөн дээр Сэлэн аймгийн баруун мөрөн одоо бүртгэлтэй одоо хурдан хөрөн өрөө өнгөн дээр за наатад нь Жамбал төржин Батцуурын одоо хэр өрөө за ингээд 2 өрөө хөдлөлтөд за дагаад хөдлөд байна. За ингээд наатадаар нь одоо Жамбал төржин Батцуурын одоо хурдан хэр өрөө дийлж байна. Явсан.
За эрхэм хүнд үзэгчтэй Тулгуур хөрөнгө өнгөн өөсөн байгуулагдсан 2233 жил Их Монгол улс байгуулагдсан 818 жил Ардын өвсгөлийн 103 жил Улан аймгийн Богцом өөсөн байгууллагын төв 100 жилийн ан их хоёр наадмын хордон соёл насны мөрдөн уралдаанд Жамбал Дэржин Батцорын хордон цаг хэрүүрээ төрөө магнат хурдулж аман хөзөөнд Сэлэн аймгийн баруун бүрэн бүртгэлтэй одоо хордон хүрэн үрээ аман хөзөөнд төрөлдлөө. За айргийн 3 дээр Булан аймгийн Сэлэн сумын улсын алдарт туяа хөрөвчдийн цэрэн дэндэн одоо хордон хул алдсан үрээ ингээд айргийн за хул алдсан үрээ биш нөгөө 91 дугаартай мөрдсөн сумын дүүрэн жавлын барилгын хээр үрээ айргийн 3-т за цэрэн дэндэн хул алдсан үрээ болоод айргийн 4 төрөлдлөө. За айргийн 5-ын үрээ кари за 5 дээр нөгөө дараас орж ижсэн хул өрөө ороод ирлээ. Булан аймгийн Хангал сумын Хялган тусны аймгийн алдартай Цэлхаа сүрэнгийн Зулбаатарын одоо хул өрөө юу хээр өрөө юу. За ингээд хул өрөө нь бол айргийн 5 турдлаж 6-ад Данжаатын ганцгийн хээр өрөө нь одоо 6 турдалчихлаа. За ингээд хордон соёл насны мөрдөн уралдаанд Булан аймгийн Богд сумын аймгийн алдартай Жамбал Дэржин Батцорын одоо ордоо хээр өрөө төрүүллээ. За баяр хүргэе. За баярлалаа. За ингээд Богд сумынхаа төгөж 100 жилийн үед бас сайхан одтой сайхан наадаж байна. Зөвхөн шиг олон хайрыг түрүү авч байна. Үзэгчтэй сайхан өөрийгөө танилцуулаад хээр өрнө хотон усаа сайхан танилцуулаач. Би энэ Ариунбаатарын бэлэгдэж юм Булган аймгийн Богд сум яриад. Энэ миний ахын адуу Жамбал Дэржин Батцор гэж шүү. Энэ Аранга аймгийн хотон сум яриад даваа живийн квартал гэж уяасаар тааруулсан. Аранга аймгийн уяасаар Аранга аймгийн хотон сум уяж байгаа ирсэн тийм. Энд амжилтаас сайхан сэрүүлвэл өмнө яаж оролцож хэд их давхар ягараа 2 дахь давхар ягараа ирж байна. Алдартуудын Эрдэнтийн алдартуудын баярт 10 гарнаар давхад өнөөдөр энэ чигээр тэмүүллээ. Өмнөх амжилтууд гэвэл шүдлүүрээ Хязаал үрээ бухтын наадамда яг энэ дивжин дээр төрүүлсэн. Тэгээ 3 дахь жилдээ төрүүлж байна. За баяр хүргэе амжилт хүсье. За баярлалаа. За ингээд аман хөзүүн дээр одоо хөрөнгө. За аман хөзүүнөрөө. За баяр хүргэе. За баярлалаа. Сэлэн аймгийн баруун бүрэн сүм үү? Тий, Сэлэн аймгийн баруун. Бүртгэлдээс уяачийн авог нар бас бүртгэл дээр байсан бүү. Үзэгчдээ сайхан өөрийгөө танилцуулаад. Сэлэн аймгийн баруун бүрэн сүм. Ташаагийн баярсан хүн гэдэг юм даа. Баярсан хүгээд. Тэгээд энэ мөрнө элдвчрээр харин бол тэгээд аймгийн алд төрөөч. Элдвчрээр харин бадраа. Харин болд. Тий. Ахын минь өрөө байгаамаа. Тэгээд сайхан амаа үзүүллээ. Манай өмнө яаж уралдаж амжилтаас сайхан нэр. Энэ өмнө тэгээд орхонд очиж төрүүлчихэд тэгээд ирсэн Эрдэнэтийн алдартай дам нэг 10 өдөр ирчээл сая яг хин гэдэг үний нэрээр болцсон гинэ. Ташаагийн баяр цах. Баяр цах юм. Тий. Ташаагийн баяр цах. За баяр хүргэе. За баярлалаа. За баяр хүргэе. За баярлалаа. Би Булгамын Богцсон яриад 4 жил баяр жаргаж юм байна. За тэгээд төрлөх нутгийнхаа 100 жилийн үед соёл үрэг унган соёл хөрийг унган соёл үрэг айгуу гот ордоо. За хэд дооч хөлд орсон нутгийнхаа адам унган үрэг бэлэг барьлаа. За өөрийнх нь унган адуу гэсэн. За амжилтаас сайхан сэрүүлээд өмнө яаж уралж амжилт нь өнгөрсөн жил сумын наадамд додоогоо тэний өмнөх жил сумын наадамд төрүүлээд ахад давхар уяагаад өөр хангал очиж хайрагда тэгээд энэ хамгийн жил энэ жилийн дан уяа юунд аймагтаа уралж байсан. Аймагтаа нэг 10 дараа 8 орчихлоо. Булган аймаг тий. За баяр хүргэе. За баярлалаа. За баяр хүргэе. За Богцомхон төг 100 жилийн үед одоо өрөө харигдвал өвчтөө өөргөө танилцуулаад өрнөх хөдөлгөөс сайхан хэлцээ. Булган аймгийн ялгантай сахны биш. Зулбаатар гэдэг манай өсгч яриалаа. За өдөр араа сайхан гарч ирээд харигдлаа. Тэгээд өрнөх одон өслөө сайхан танилцуулаач. Дэржин цэлхэ сэрэнгүй унгаад. Цэлхэ сэрэнгүй унгаад. Тий. Сая Булган аймгийн санаатан дам үзүүлсэн. Аймгийн наадам дам үзүүлсэн. За оччуудаа сайхан баяр наадам шилжүүлэхгүй. За төг 100 жилийн хийж байгаа. Оччуудаа сайхан баярлалаа. Жилээ да. За баяр хүргэе амжилт. За. За ордон соёл насны мөрд За баяр хүргэе.
За Бугцмын төвчмжлээ дүрээ харагдуулаа. Өчтөө өөрийгөө танилцуулаа. Хайргийн дөрөвт. Манай хоёулаа булгааны хэлсэн. Монголын алдартай Сэрэнтийн төвч болор. Оёс хоолой манай ах оюун бат гэж тараас. Удам өгчлэн. Энэ манай нутгийн Бэрдэд ялгасрынгийн унгаат. Тэ. Ордон байна. Өмнө яаж уралдаж байв? Амжилтаас ирүүлвэл. Ерөнхийдөө энэ жилийн хурдан байна. Одоо Эрдэнтийн наадамд 5 дорсон. За. Энэ жилийн ерөнхийдөө хурдан байсан. Сая өнгөж орчиж жоохон бураад 4-т очлаа. За баяргээ. За Ордон соёлын насны мөрдөө уралд амжилттай сайхан зохион байгуулагдсан. За аймгийн алдар туяач Жамбал Дөржин Бацэрийн одоо Хордон цаг хэрүүрээ цаг томтой хэрүүрээ бас төрөө магнат орлоо. Ингээд эдгээр хүчин дээр хязгаарлалт насны хамрын уралдаанаар игэн үзье.